2022 оны 6 дугаар сарын 27 оны өдрийн Монгол Улсын их сургуулийн захирлын А2 156 дугаар тушаалаар батлагдсан сургалтын үйл ажиллагааны журмын элсэлттэй холбоотой хэсгийг өмнөх журамтай шинээр оржсон заалтуудыг харьцуулан та бүдэд танилцуулъя. Сургалтын үйл ажиллагааны журмын элсэлттэй холбоотой танилцуулгыг та бүгдэд өмнө болон одоо гэсэн хоёр багнаар хувааж танилцуулъя. Өмнөх журам дээр бол эсэлтийн үйл ажиллагаа гэсэн бүлэг байсан бол одоо үйлчилж байгаа журам дээр эсэлт гэсэн бүлэг болж орж ирсэн байгаа. Өмнөх журам дээр бол мост бакалавр, магистр, докторийн хөтөлбөрт оюутан эсвүүлэх үйл ажиллагааг жил бүр эсэлтийн журам гарч зохицуулна гэж байсныг одоогийн үйлчилж байгаа журам дээр мөсийн эсэлтийн үйл ажиллагааг цахимаар зохион байгуулна гэж оруулсан байгаа. Энэ цахимаар зохион байгуулна гэдэг нь бол системээр зарлаад, системээрээ бүртгээд, системээрээ энэ эсэлтийн үйл ажиллагаа өдөртөж зохион байгуулна гэдгээр оруулсан байгаа. Энэний мөн давуу тал нь болохоор жил бүр бол эсэлтийн журмыг заавал шинжлэх шаардлагатай гэсэн үг бол бишээ гэдгийг бол тусгасан байна. Мөн өмнөх журам дээр бол эсэлтийн журмаар зохицуулна гэдэг ерөнхий байдлаар оруулсан байгааг бол одоо үйлчилж байгаа журман дээр Монгол Улсын их сургуулийн бакалаврын өдрийн хөтөлбөрт оюутан эсвүүлэх журам, Монгол Улсын их сургуулийн бакалаврын оройчны хөтөлбөрт оюутан эсвүүлэх журам, Монгол Улсын их сургуулийн магистр, докторийн хөтөлбөрт суралцагч эсвүүлэх журам гэсэн тухайлсан журмуудыг бол тоочж зааж өгсөн байгаа. Мөн өмнөх журам дээр бол Монгол Улсын их сургууль суралцагч эсвүүлэх шийдвэрийг бол захирлын тушаалаар баталгаажуулна гэсэн өгүүлбэр байсан. Энэ өгүүлбэр маань бол бүх эсэлтийн журмууд дээрээ захирлын тушаалаар албаж гарна гэд зохицуултанд байгаа учраас сургалтын үйл ажиллагааны журам дээр бол энийг тусгаж оруулаагүй. Илүү наривчлсан тусгай журмууд дээр байгаа гэж утгаарай. Мөн энэ гадаадын иргэнийг мост эсвүүлэх оюутан солилцоо болон зуны хөтөлбөрт суралцах асуудлыг тусгай журмаар зохицуулна гэд ерөнхий оруулж өгснийг мөн ялгаагүй. Монгол Улсын их сургуульд гадаадын иргэнийг суралцуулах журмын дагуу зохицуулна гэд тодорхой болгож журам дээр зохицуулж өгсөн байгаа. Одоо үйлчилж байгаа журам дээр бол шинэ журам дээр эсэлтийн комиссийн талаар заалт нэмэгдэж орсон байгаа. Энэхүү заалт нь болохоор Монгол Улсын их сургуулийн эсэлтийн комиссийн дарга, нарийн бичиг, гишүүд бусад бүрэлдэхүүнд нь ямар хүмүүс байх вэ гэдгийг бол тусгаж өгсөн. Мөн хүмүүсийн захирлын тушаалаар томилогдно гэсэн утгыг бол оруулж өгсөн байгаа. Өмнөх журмын 4.2-4 дээр суралцах шилжүүлэн суралцуулах журмын талаар зохицуулт байсныг үг үсгийн болоод найруулгын засвар хийж гадаадын дотоодын ихтэй сургуулиас болон Монгол Улсын их сургуулийн хөтөлбөр хооронд бүх түвшний суралцагч шилжин суралцахыг бол Монгол Улсын их сургуульд суралцагч шилжүүлэн суралцуулах журмаар зохицуулна гэж тодорхой болгож оруулж ирсэн байгаа. Өмнөх журамд бол бакалаврын эсэлт гэсэн дид хэсэгтэй байсныг бол өөрчлөн заалт хэлбэрээр тусгаж өгсөн байгаа. Энэ дээр юу тусгасан бэ гэхээр бакалаврын хөтөлбөрийн эсэлтийг жилд 1-2 удаа зохион байгуулж болохоор зохицуултыг оруулж ирсэн. Өмнөх журам дээр бол бүрэн дунд улсралтай эсэлтийн ерөнхий шалгалтыг зохих журмын дагуу амжилттай өгч эсэг эрх авч баталгаажуулсан эсэгчийг болон хүмүүсийн бакалаврын хөтөлбөрт өдрөөр суралцуулна. Бакалаврын зэрэгтээ эсэлтийн шалгалтыг амжилттай өгч эсэг эрх авч баталгаажуулсан эсэгчийг Монгол Улсын их сургуулийн бакалаврын хөтөлбөрийн оройчны хөтөлбөрт суралцахаар бол зохицуулт байсныг тухайлсан журмуудад наривчлан зохицуултууд нь байгаа учраас энэхүү журам дээрээс бол хассан байгаа. Бакалаврын зэрэгтээ иргэн нь бол өөр мэргэжлэр өдрийн хөтөлбөрт суралцах хүсэлтэй бол эсэлтийн ерөнхий шалгалт өгч хэлсэн гэсэн зохицуулт байсныг шинэ журам дээр бол бакалавр болон түүнээс дээш боловсролтой иргэнийг бакалаврын өдрийн хөтөлбөрт эсэлтийн ерөнхий шалгалтаар эсвүүлэн суралцуулж болно гэсэн заалт орж ирсэн. Энэхүү заалт нь бол боловсрол шинжилгээ ухааны яамнаас ихтэй сургуулийн бакалаврын өдрийн хөтөлбөрт оюутан эсвүүлэх үлгэрчлэн журамд бол шинээр зохицуулт орж ирснээр энэхүү заалт бол ингэж өөрчлөгдсөн байгаа. Мөн өмнөх журам дээр бол магистр, докторийг
Эсвэл бүлэг байсан бол энэхүү журам дээр бол заалт болон орж ирсэн. За заалт болж орж ирэхдээ бол магистр докторийн хөтөлбөрийн эсэлтийг жилд 2 удаа зохион байгуулна гэдэг тодорхой болж тусгагдсан. Магистр докторийн хөтөлбөрт өмнө эзэмссэн бакалавр магистрийн зэрэг нь өөр чиглэлээр илсэн орж байгаа тохиолдолд нөхцөлтөө буюу тухайн бакалавр магистрийн өмнөх зэргийг нөхөж судалгаар бол илсэн ордог. За энэхүү журам зохицуулалт маань одоогийн үлчиж байгаа журамн дээр эхний 2 улиралдаа тухайн төвшнийхээ хичээлийг илсэн хөтөлбөрийнхаа мэргэжилтэд хамт зэрэгцүүлэн судалгаар бол зохицуултыг шинээр оруулж өгсөн байгаа. За ингээд дээр хэлэлцтэй холбоотой журамын өмнө болон одоогийн зохицуултыг харьцуулан тайлбарлалаа.